Оо ийм хэн жижигтэй юм болоо. Би ч гэсэн ороод твтчихээ угаана. Сайн байцгаана уу? Дээр бид гарч ирсэн видеон дээр реакшн бичдэг эхэлж байна. Миний одоо зүүн гар талд одоо та бүгдийн сайн мэдэх махааны оргил, жүжигчин, за инфлюенсер, модель гэл те. Продюсер, улс төрийн зүтгэлтэн гэл. Тэр нь арга болоогүй. Нийгмийн зүтгэлтэн гэл те. За тэгээд оргил найз маань ирсэн байна. За тэг мэдээж хэрэг одоо ямар видеон дээр реакшн хийх вэ? Тийм ээ. Marty Remix 2001 оны бичлэг байгаа. За тэгээ бүгдээрээ реакшн эхлэх үү? За тэгээ. Ямар вэ чамд хэцүү байна гайгүй. Гүүгүй надад бол бүр маш одоо сонирхолтой, маш сайхан байна. Яагаад гэвэл би одоо цорын ганц клипэнд амьдралаа тоглож исэн. Тэгээд өөрөө кинонд их тоглосон шүү дээ тий. Кинонд яваа бас нэг ойр зүрийн кинонд тоглосон. А клипэнд бол ганцхан клипэнд тоглож исэн. Тэгээд одоо тоглолт нь болох гэж байгаа юм байна. Галзуу реакшн хийх байлаа. За тэгээ. Галзуу клип учраас реакшн ч гэсэн галзуу байхгүй шиг байна. За тэгээ. Here we go. Ингээл клипээ хараад ярьчих юм уу те ярих юм шүү дээ. Өө энэ хэсгийг та ярих хэрэгтэй. За энэ бол ерөөсөө нэг Mobicom те ерөн бол Mobicom модонд орж ирсэн. Дуут мессеж гэдэг нэг машинтай спикерээр ярьдаг тийм мод орж ирсэн. Тэгээ Бомбарагийн одоо юунд авч ирсэн. Студид бичиж ирсэн. Тэгээд зарим нь манай гэрт авсан шүү дээ те. Тэгсэн танай гэрийн зөв. Тэгээд энэ гэртээ авсан зарим бичлэгүүд нь тэгэл ер нь энэ бол жишээл бассейнд авсан байхгүй юу? Тэр гэртээ авсан бичлэгтэр та бол бас нэлээд хийргсэн шөө. Тийм үү, яаж хийргсэн? Тэр бас нэг жоохон нэг орморон дээр хоёлаа. Хоёр тийш яа. Чамаа тэгсэн чи ингэдсэн шүү дээ нөгөө шарга тэгээдсэн шүү дээ. Оо ийм хэн жижигтэй юм болоо. Би ч гэсэн ороод твтчихээ угаана. Тэр үл яг нөгөө хүмүүсийн нарга. Би ч жүжигчин хүний одоо хувьд жүжигчин мэрэгчлэр нэг Америкт сурж ирсэн хүний хувьд би ч оюутан байхдаа юугаараа амралтаараа эрэхтэй тоглосон шүү дээ энэ клипэнд. За. Тэгэл айгу мундаг жүжигчний ажлыг хийх гэдэг. Та тэнд ерөөсөө бие бариад болохгүйсэн. Шампанс уудсан тий. Шампанс уудгаад оруулсан шүү дээ. Ахиж шинж. Тэгээд сүулдэ за эн чинь зүгээр л ажил штэ хайлоо. Come on let's go. Let's go гэдэг. Тэгжээсийг олсон жил. Тий. Энэ нөгөө жижиг тэгшээ ажиллаж ирсэн шүү дээ санжид зураачаар. Тэр өөрөө нэг юм өөрөө байкер байхгүй юу? Тэр нэг аим жоохон садо масагист байсан. Намаг ингээ уйж сандлаас уйчсан нэг юм дүрс байгаа үстэй. Тэр чинь тэгшээгийн фантази байхгүй юу? Энэ дээр садо мас өөрийгөө бас гайгүй зоочдөг юм шиг. Харин тий. Ганцаараа ингээ Sky shopping center гэж байсан шүү дээ. Чингис шүү дээ. Тэнд дотор байсан. Ер нь Бакус Монгол зориглооч өөрийгөө хардаа. Одоо яасан бэ тийм дурж мурчаад. Уг аюугаа фитлээ. Гэтэ энэ хараад бас нэлээд бакс болчихсон юм. Үгүй гоё л. Гэтэ тэр нь бүр юу исэн бэхгүй нэлээд тийм дилэг танхаа ч юм уу тийм. Энэ бол залуу насны ааг өмг. Энэ тоглолтын ус биш шүү дээ. Чи ерөөсөө ингээ зүгээр хэдэ ачаар үзсэн байгаа байхгүй. Зөв. Бас сонин. Энд чинь нөгөө мис төмөн үслэнгийн хүүсэнд гардаг байхгүй. Тийм үү. Нөгөө им пирсинг хийсэн нөгөө хүүс байдаг шүү дээ нэг юм 90 жилээтэй гардаг. За энэ бол хэрээний үүд гэж байгаа шүү дээ. За. Энэ бол тэгээд яг хөө энэ хамгийн гоё дүрс. Надад энэ дүрс нь хамгийн гоё таалагдсан. Миний идеал одоо эрэгтэй хүний имиж явахгүй өөрөө бол гоё клип гэдэг энэ хүмүүс маш их хүрсэн байт юм бэлээ энэ клип. Одоо нэг клип нь одоо би энэ чинь клипэн тоглолцоод хүнсний цахаар дараа нь явж ирсэн чинь хүнсний цахын одоо хөдөлтөгч эмэгтэйчүүд ногоо махны тасаг ер нь бүх тасгийнхан энэ их гоё хэсэг. Энэ хүмүүсэхгүй хүмүүс тэгээ нөгөө энэ миний хамгийн дуртай хэсэг. Энэ айгүй гоё дур булаам оргил байна. Энд чинь нөгөө ингээд нөгөө night club нөгөө fire гэхгүй. Тийм шүү дээ fire. Одоо Москва ч үлээ болцсон. Тухайн үед fire night club байсан. Тэгээд бүх тасгийн одоо хөдөлтөгч эмэгтэйчүүд энэ нөгөө сарагийн клипний залуу явж чинь сарагийн залуу явж чинь гэл надад бүр сонсогдохоор тэгэл хоорондоо яриад байдаг. Энэ одоо ингээ зүгээр л удаан даавуугаар ингээл хувц иччих. Энэ намайг шаал дэмиг үлгсэн шүү дээ. Ер нь бол тийм. Гэхдээ клип нь аваад гарсан. Гоё шүү дээ. Энэ ингээ би айгүй зөндөг өөх юм баг гэсэн чинь ингээл болоо. Намаа бүр стадионыг бүртэн тойруулсан шүү. Миний хувьд надад таалагдсан хамгийн гоё юм гэвэл намайг ингээл байнга зүгээр л алхуулсан. Айгүй гоё мэдрэмж. Одоо энэ чиний энэ дууны ремиксийн темп энэ одоо хэлэх гэж байгаа үг те ингээд энэ юу ч ингээд амьдрал бол goes on тийм үү амьдрал бол үргэлжилдэг ер нь бол амьдрал бол хөдөлгөөн амьдрал бол ингээд ийм одоо ялангуяа начиг хүний хувьд би ямар мэдрэмж авсан бэ зөвхөн урагшлах хөдөлгөөн те ийм
дээшлэх, урагшлах хөдөлгөөн алдаа оноо одоо доошоо унсан боссон хамаагүй урагшилж байна гэсэн утгаар энэ надаа ингээл тэгээ тэр алхаа нөөрэ манай мо Тукагийн ингээл санаа багтаа л гэж би бодлоо. Тийм баг. Айгуу тийм зөвүүн зургийг авцсан. Айгуу гоё зөв зургийг авч чадсан тэр утгаараа. Миний зөвл одоо зөндөө гоё мэдээж клипүүд байгаа шүү дээ. Харин багасаа залуугасаа. Миний хувьд л одоо энэ миний залуу насыг мөнгөлсөн айгуу гоё цорын ганц клип байхгүй. Тий. Тэр утгаараа би маш их баярлдаг шүү. Тэгээд энэ клипээрээ далиндуулаад хоёлоо гоё найзад болсон. Тэр нь гоё те. Тэглүү яах вэ? Дараа нь бид нар гоё Киркоровын тоглолтыг үзсэн те. VIP-д-ний ягаа те. Моциклын ард дахиж суугаад зайсандуу гарч ирсэн. Төмөн гоё түүх байш шүү. Залуу нас сайхан шүү. Үзэгчдэд дандаа хэлэхэд Дуучин Сарагийн тэмцэг одоо мундаг одоо рок попын ер нь бол Монголын хамгийн одоо том төлөөлөл ер нь бараг загалмайлсан их зүгүүр одоо юу тийм баг. Тэр хувь хүнийхэн зан чанар их том нөлөө үзүүлсэн л дээ. Үзүүлдэг л дээ. Ягаад гэвэл маш тийм хүмүүстэй найрсаг их тийм гоё хайр халамж мэдрүүлж чаддаг тийм хүн юм шүү. Та ч өөрөө хамт олноо бол их гоё авч явдаг тийм. Энэ клипийг авч яхад хоёлоо нөгөө шампанск уусан шүү дээ те. Нөгөө зориг орох гээд нөгөө хүнжилттэй хэсэг. За таал тэгсэн баг. Би бол нэг тэгээд зориг мориг орох гэж шампанскийн санаачлаг бол гаргаж байгаагүй. Тэгээд шампанск ер нь би ориглог ирнэ гээд шампанск аваад тавьсан байсан. Тэгээ энэ хоёрдугаард энэ миний авж байгаа нүцгэн хэсэг байна шүү дээ. Одоо энэ нуруу муруу ингээ авж байгаа. Тэг чи ганцхан оператор жижиг тэгшээ бид гурвал авчихсан байхгүй студитэй өөргөн байхгүй. Би бодохдоо зөндөө байсан. Тэгвэл гаргацсан юм байна те. Эхлээд олуулаа байсан. Тэг бүгдийг нь гаргаад тэр арт тал чинь шивэс мэвэс байгаагүй шүү дээ амьтны миний чинь. Зүгээр нөгөө тэгэж авах гэж гоё болох гэж яасан. Сарагийн үед тийм анхны тохиолдол байсан юм уу? Ийм жоохон одоо хагас нүцгэлээд. Тийм шүү дээ анхных уу? Тэгвэл аргагүй. Тэгээд сараа маань жоохон тавдахгүй байгаадсэн те. Тэр тал дээрээ. Тэгээд чи өөрөө тэгээ хүсчээд одоо тэгээ бие бариад тахтай одоо ингээд нөгөө шарга надад дуурлаад. Болооч гээд валдууд шампанск уу. Тэгээд аргалж ирсэн. Тэгээ аргалсан. Ер нь баг загинсан ш намайг. Би бол тэгжээч дууссан байхгүй юу? Бас энэ дээрээс жоохон юу гэжтэй ярич тийм нүцгэл зүгрээ тийм аялаатай гэдэг дандаа нэг жоохон тийм загинттай жоохон ингээд давшингуу тэгжээч жоохон нөгөө өөрөөсөө гарахгүй тийм ичгүүр сонжуургүй. Гүйгүй яг хөө тэр чинь анх удаага хийж байгаа бол аргагүй шүү дээ. Тэр чинь айгүй юу. Би бол дуучин болохоос модель биш шүү дээ. Тийм шүү дээ. Жижигчин биш шүү дээ тий. Тэгээ би ер нь бас найздаа баярлалаа. Манай Монголын бас тод залуучуудын нэг л дээ. Үзэл бодолтой үнэнч тэгээд яг өдөө хүртэл ингээл яваад идэхт би баярлалдаг, талархдаг. Чиний кинонд одоо маш гоё BBC-гийн одоо кино тэгэл Якутад те гадаадд бас хийсэн кино, Монголд хийсэн кино гэдэг дөрүүд бас надад маш их таалагддаг учраас тэгээд найздаа хамгийн сайн сайхан хүсэн өрөө чи өссөн шүү. Баярлалаа найздаа маш их баярлалаа. За өнөө хөвөөлж өгдөг. Тий. За ингээд өнөөдрийн Marty Remix тооны реакшн өндөрлж байна. Гоё байсан бол лайк дараарай. Баярлалаа. Шеэр